За та бүхэнд орой мэнд хүргэе. Тэгэхээр төсвийн хэмнэлтийн тухай хууль гэдэг нэртэй хууль үйлчилж байгаа энэ цаг мөч 5.3 их найдаар төсвийн зарлага ороод ирж байгаа талаар бол яг хөө гишүүдийн зарлага өсөж байгаа тал дээр бол зөндөөл ярьлаа. Жавхлан сайд болохоор төсөв бол дотоодын нийт бүтээгдэхүүнийг тэлэх одоос үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх гэсэн үндслээр бас зөвтгөж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо би нөгөө талаас нь ярих гэж бодлоо л да. Тэгэхээр энэ төсвийн зардал тэлж байгаа явдал ер нь хувийн хвшилт хэрхэн яаж нөлөөлөх вэ? За тухайлах юм бол урсгал зардал тал дээр байгаа одоо төсвийн худалдаа авалт одоо хичнээн хувийн хвшлийн бас бараа бүтээгдэхүүнийг төсвийн худалдаа авалтаар худалдаж авах байж гэх юм уу те. За энэ томоохон одоо нөгөө бүтээн байгуулалтын төслүүд дээр бас ямар салбарын хичнээн дотоодын аж ахуй нэгжүүд оролцох вэ? Ер нь энэ тал дээр яг төсвийн шууд оролцоотойгоор хичнээн дотоодын аж ахуй нэгжүүд ажилтаа орлоготой болох вэ гэдэг нэг асуулт байна. За хоёрдугаарт инфляцтай уялдуулаад төрийн албан агчдын зардлыг бол 6%-аар нэмэгдүүлж байгаа. За энэ нь хөдөлмөрийн зах зээлд бас хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг бас нэг хоёр дахь асуулт Жавхлан сайдаас асууя. За хоёрдугаарт эрчим хүчний яамнаас асууя. Яг сүүлийн үед бол энэ эрчим хүчний асуудал бол бас маш хурцаар тавигдаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр саяхан ер нь сар гаруй хугацааны хугацааны өмнө 2024 оны төсвийн тодтгол дээр эрчим хүчний үн тарифыг чөлөөлөх шилжилтийн зардал гээд 131.1 тэрбум тавьсан байж байгаа. За энэ 2025 оны төсөв дээр бас яг адилхан одоо тайлбартай 50 тэрбум төгрөг тавигдаад ороод ирсэн байна. Тэгэхээр нийт 181.1 тэрбумаар одоо энэ шилжилтийн зардал гэсэн одоо юм татаас байгаа даа л да. Тэгэхээр энийг яг ямар байгууллагууд дээр яг ямар арга хэлбэрээр олгож байгаа вэ? Энэ дээр бүр яг тодорхой хариулт өгнө тий. Одоо жишээл яг тухайлах юм бол энэ байгууллага тэдэн төгрөгийн татаас олгож байгаа гэдэг. За 3 дугаарт эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бол энэ аялал жуулчлалын асуудал орж байгаа. Тэгээ аялал жуулчлал бол одоо бас манай уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бас чухал салбар байгаа. За тэгээд соёл спорт аялал жуулч залуучдын сайд гэдэг тусдаа одоо бас юм бүтэц бий болсон. Энэ сайдын багц нь болохоор зүгээр төсвийн багцын нийт зардал нь бол 598 тэрбум төгрөг байна. За цалингийн зардал нь ганцаархнаа 16.8% өсжээ. Тэгэхээр инфляцтай уялдуулсан өсөлтөөс бол илүү өндөр байгаад байна. Тэгэхээр энэ оронтойгоо нэмээд байна уу яагаад байна? За тэгээд энэ урсгал зардлын багц дээр нь болохоор бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжгээд 65 тэрбум төгрөг байна. Энэний бас задаргааг нь харах гэсэн юм аа. Тэгээ өмнө нь болохоор одоо аялал жуулчлалаа сурталчилж чинь гэдэг инфлюенсер энтер зараад байсан мөнгө. За шууд Жавхлан сайд микрофон 5. За жаргалан гишүүн асуултанд хариулъя. За ер нь яг улсын төсвүүдээр урсгал зардал талдаач тэр гадаадын зээл тусламжийн одоо ашиглалт талдаач тэр хөрөнгө оруулалт талдаач тэр эцсийн дүндээ энэ хувийн хвшилтээр л очдог. Эцсийн нэг төгрөг болгон. За хөрөнгө оруулалт тал бол худалдаа авалт талаас нь асууж явах шиг байна. За тэгэхээр яг хөрөнгө оруулалтын чиглэл дээр одоо ер нь нэг шууд болон шууд бус одоо туслан гүйцэтгэгчээр ч гэдэг юм уу ер нь 10,000 гаруй аж ахуй нэгжүүд одоо усан төсвийн хөрөнгө оруулалтын дээр тодорхой хэмжээгээр бол оролцож байдаг. Дамжаад одоо энд одоо санхүүжилт авч байдаг гэсэн үг. За 2023 оны тооцоололоор бид нэг энд 45,000 ажлын байр хадгалж чадсан 23 онд шүү. Харин ковид үед бол энэ тоо бол улам их өндөр гардаг. За 45,000 ажлын байрыг одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт болон худалдаа авалтаар дамжиж ингэж ажлын байрыг хадгалжээ гэсэн ийм тооцоо статистик байна. За эх жил ч байгаа ер нь цаашдаа бид төрийн албаны тухай хууль болон одоо нийгмийн даатгалын тухай хуулиар одоо урсгал зардал одоо гол хоёр суурь одоо зардал болдог энэ цалингийн зардал болон нийгмийн даатгалын энэ тэтгэврийн хэмжээнд дээр бид одоо үнийн өсөлтөд уялдуулж одоо шууд нэмжих ёстой гэсэн одоо хуулиараа ийм үүрэг авсан. За энэний дагуу эх жил одоо 6%-аар нэмж байгаа. За энэ мэдээж одоо яг төрийн албаны хүний нөөцийн энэ одоо зах зээлийн төрийн албаны энэ доктор суурьшилтай байлгах энэ бодлого дээр бол одоо нэлээд чухал эерэг нөлөө үзүүлнэ гэж ингэж харж байгаа. За энэтэй холбоотой мэдээж одоо
үйлдвэрчний хэвлэл гурван талтын асуудал бол гарч ирдэг. За сая төсөв өргөн барьснаас хойш энэ гурван талтын хилцээр одоо хийгдээд шийдвэр гарчихсан уу те. Хөдөлмөрийн сан дуудамжийн нэмэгдээд 600 тийм 798 мянган төгрөг болж нэмэгдсэн байгаа. За ийм мэдээлэл өгье. За эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Баян 50 бүх дарга 2 номерын микрофон. За гишүүний асуултанд хариулъя. 2024 оны төсвийн тодтгол дээр эрчим хүчний салбарт зориулж 131.4 тэрбум төгрөг баталж өгсөн. За энэ эрчим хүчний салбарын 2004-өөс 2005 оны үн тариф нэмэгдэх хүртэл бэлэн мөнгөний урсгалын дутагталд орсон санхүүгийн хэмжээний алдагдaltaй ажиллаж байгаа нөхцөлд үйлчлэлтийн бэлтгэл хангах ажил зориулж энэ мөнгийг олгосон байгаа. За би танд энэ датасыг юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичгээр явуулъя. Нэлээд дэлгэрэнгүй юм тайлан гарна. За нүүрсний уурхаануудын аварын нөөц бэлдэх, нүүрсний уурхаануудын үр авалгыг барагдуулах гих мэтлэнгээр үйлчлэлтийн бэлтгэл ажил шаардлагатай зардлуудыг одоо бэлэн мөнгөний урсгалын дутагдлаас болж их үүсвэргүй болсон зардлуудыг одоо санхүүжүүлэхэд зарцуулсан байгаа гэдгийг хэлье. За 2025 оны төсөв дээр тавигдсан 50 тэрбум төгрөгийн хувьд бол За 2 номер гүйцэж хариулъя. 50 тэрбум төгрөгийн хувьд бол эрчим хүчний үн тариф нэмэгдсэний дараа за нөлөөллийг арилгах зорилгоор энэ мөнгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамнаас хариулах хүмүүс байна уу? За байхгүй байна.